нүдэнд харагддаг зүйл ба харагддаггүй зүйл. Хүний нүдэрээ харж чадах зүйлс хязгаартай юм. Бидний нүд хэтэрхий өчүүхэн, эсвэл хэтэрхий том, эсвэл хэд хол байгаа зүйлсийг харж чаддаггүй. Заримдаа энэ нь бидний бухимдуулах үе байдаг ч өөр аргаар тэдгээр зүйлсийг харахыг оролддог. Жишээ нь микроскоп, дуран, рентген, хэд ягаан туяа зэргээр дамжуулж нүдэрээ харж чадахгүй зүйлсийг хардаг. Гэвч хэрвээ бидний нүд гар дээрх тоо томшгүй бичил биетэн, эссэн хоол хүнсний доторх ням бактери зэргийг байнга хардаг байсан бол бид хэвийн амьдралаа авч явах боломжгүй болох бөгөөд амьдрал маань бүхэлдээ түгшүүр, таагүй байдлаар дүүрэх байсан. Бурхны удирдлагч үүнтэй адил юм. Бид Библиэр дамжуулан мэдэж болох зүйл бий, мөн Библиэд илчлэгдээгүй учраас мэдэх шаардлагагүй зүйл ч бий. Бидний оюун ухаан бүхнийг бүрэн ойлгох чадваргүй. Бурхан бидэнд илчлэн зааж өгсөн хэмжээнд мэдэж байх нь тустай юм. Бурхан өөрийн ажлаа мах бодтой сул дорой бидэнд бүрэн илчилдэггүй нь үнэн дээр биднийг хайрлсан Бурханы өөр нэгэн нэгүсэл юм. Надад ойлгохгүй, мэдэхгүй зүйл олон байдгийг бодоод хүртэл Бурханд талархдаг. Учир нь миний ойлгож чадахгүй зүйлс ч гэсэн миний сайн сайхны төлөө гэдгийг би мэддэг билээ.